Октябрь дүүрэгт Юнес спорт төвийн цэнгэлдэх хүрээлэнд хүүхдүүдийн сур харваан тэмцээн болж байна. Хүүхдүүд эртнээс уламжлагдсан ирсэн бурайд ардын зан заншил, наадгаагаар дамжуулан үндэсний спорттой танилцж байна. Бүгд үндэснийх биш ч гэлээ үндэсний спортын төрлүүдээр суурилж энэ баяр бий болсон гэдгийг онцлох нь чухал юм а. Үндэсний бүх нум сум харвах зэрэг төрөл орсон. Хүүхдүүд сургалтын зориулалттай нумаар харах боломжтой. Эртний бурайд наадган хажууд даам нүүж байна. Миний ээж манай байрны авраг, зааварлагч нь. Би даам тоглохоор ирсэн. Амархан тоглоом штэ. Эхний өргөтөө очигдсон. Гэхдээ сэтгэл санаа давгүй байгаа учраас бусдыг нь ялна гэж бодож байна. Хүүхдүүдийг спорт сургуулийн дасгалжуулагчид болон хорооны спортын зааварлагчид дэмжин оролцож байна. Тэгэд зөвхөн багш байгаа зогсохгүй хоёр дахь эцэг эх нь юм. Бид хорооны спортын дугуйланд хамрагддаггүй хүүхдүүдтэй ажилладаг юм а. Тэднийг спортоор хичээлэхэд татан оролцуулах, спортод дуртай болгохыг хичээдэг. Ийм баярууд хүүхдүүдийг урамшуулдаг юм шүү. Хөнгөн атлетик олс таталт үндэсний бүхийн барилдаан энэ бүгд октябрийн дүүрэгт болсон хүүхдийн сур харбаан тэмцээнд багтжээ. Бид энэхүү арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил сэдвийн агуулгыг баг зэрэг шинжилсэн. Дүүргийн 8 баг оролцож байгаа бөгөөд тэдэнд 24 хорооны спорт зааварлагч сургалт орж байна. Их оронч хүмүүжил зориулсан энэ жилд энэ арга хэмжээ онцгой ач холбогдолтой юм. Харин төмөр замын дүүрэгт хүүхдийн сур харбаан Орешковын цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрчээ. Арга хэмжээнд бага ангийн сурагчид сургуулийн зуны лагер болон цэцэрлэгүүдийн багууд оролцсон байна. Уламжлал бол хамгийн чухал зүйл. Сур харбаан бол гайхалтай баяр. Энэ нь хүнийг спортын хүмүүжилд сургах, мөн өв уламжлалыг хүүхдүүдэд уламжлуулахад чиглэсэн юм а. Хэдэн зуун жилийн турш өвлөгдөж ирсэн эдгээр уламжлалыг өнөөдрийн хүүхдүүд заавал мэдэх ёстой. Бурайд хэлний мэдлэг бие бэлдрийн тэсвэр хатуужлыг шаардсан уламжлал тоглоомууд бол сур харбааны салшгүй хэсэг юм. Энэ жилийн сур харбааны баярыг хүүхдүүдэд зориулах шийдвэр гаргасан. Гэхдээ ирээдүйд насанд хүрэгчид хүүхдүүд хамтдаа оролцох боломжтой болохыг хүсэж байна. Энэ зорилго биелжээ. Хүүхдүүдэд зориулсан уралдаан зохион байгуулсан бөгөөд багууд логик сэтгэлгээ, авахаалжсан ба хурд шаардсан олон даалгаврыг гүйцэтгэх цэгүүдээр дамжсан байна. Зуны туршид улаан удийн бүх дүүргүүд өөрийн сур харбааны зохион байгуулж ялагчтай хотын авраг шалгаруулах тэмцээнд илгээнэ. Жанна Щепкова, Мария Ладышева, Дарья Анахонова, Артем Санжиев, Даниил Щербаков. Новости дня. Өнгөрсөн ба өнөө цагийн дуу хоолой. Улаануд хотод үнэн сэтгэлээс дурлсан хүмүүсийн хальсанд буудгасан тэр нандин мөчүүд нэгэн үзэсгэлэнгийн танхимд яриа болон зангидагджээ. Энэ бол бүх үеийн хүмүүс нэгд ор цугларч, харж, сонсож, өөрсдөө ч бас ярих боломжтой орон зай юм а. Энд бидний өдөр бүрийн амьдралд байдаг ч үл анзаардаг зүйлс бий. Хээ бүрд нь эртний дархчуудын гарын ур чадвар шингэсэн гар хийцэн цонхны хаалт, элэгцэн шат, аль хэдийн намжсан инээд хөхрөөний дурсамж хадгалсан хаалга. Эдгээр гэрэл зургууд бол зүгээр нэг дүрслэл бус өнгөрсөн цагт нэвтрэх цонх юм. Зураг бүрт хотоо дурсаж байгаа л бол амьд байгаа гэдгийг сануулна. Үзэсгэлэнд мөн хотын дурсамжийг зөв сэтгэлдээ хадгалсан хүмүүсийн дуу хоолой цууратна. Тэд гэр бүлийн өв соёл, булангийн талхны газар үнэртэх шинэхэн талхны үнэр, хөршүүд нэгэн гэр бүл шиг амьдардаг байсан цаг үеийн тухай өгүүлнэ. Эдгээр яриа бол зүгээр нэг гонигтай дурсамж биш, харин үе үеийн хүмүүсийг холбох амьд хэлхээ юм. Үзэсгэлэнг хотын иргэдийн дэмжлэгээр бүтээжээ.
На самом деле выставка Үзэсгэлэн маш хурдан бүрдсэн шүү. Ердөө ганц сарын дотор гэдэл бод. Учир нь хугацаа хязгаартай байсан. Би хотынхоо олон нийтийн хуудас группүүдээр дамжуулан уриалга гаргасан. Гэтэл манай хотод тусрахаг халуун сэтгэлтэй туслахад бэлэн хүмүүс амьдарч байгааг мэдэрсэн. Тэд материал бүр тавилга хүртэл санал болгож байсан. предложить мебель свою. Энэ үзэсгэлэн бол нэг хүний яриа биш, харилцан яриа. Хүн бүр оролцож дуу хоолойгоо хүргэж болох орон зай юм. Үзэсгэлэн үзэхээр ирсэн хүмүүсийн дунд бид түүхэн дурсгалт байшин хийзэн Светлана Жигжитовнатай уулзлаа. Там жила купчиха. Манай байшинд нэгэн чинэлэг худалдаач эмэгтэй амьдарч байсан. Тэр хүн дэлгүүр ажилуулдаг байж бас олон төрлийн сайн уйлс хийдэг байсан гэдгээ. Яагаад түүний түүхийг үргэлжлүүлж болохгүй гэж. Гэхдээ түүнийг ямар агуулгатаагаар утга төгөлдөр үргэлжлүүлэх вэ? Надад ийм харилцаа, ийм яриа хэрэгтэй байна. Нужно вот такое общение. Выставка получилась. Энэхүү үзэсгэлэн бидний тухай хотын дуу хоолойд чих тавьж түүнтэй ярилцах цаашлаад шинэ амьсгал түгээхэд бэлэн байгаа хүмүүсийн тухай юм. Учир нь дотор нь хүн амьдарч байгаа л бол байшин амьд гэсэн үг. Харин хот бол түүхийгэнд хадгалж байгаа цагт оршин тогтнож байдаг гэж. Новости дня. Бэлдээд анхаар марш. Еще вчера огонь. Өчигдөр гэхэд амьдралын гал Красноярск хотноо бадарч байсан бол өнөөдөр Ирхүү хотод бадраа аслаа. Чөмөг шилжүүлсэн суулгах донорын үйл хэргийг дэмжих бүх Оросын буюу орон даяар үргэлжилж буй буйны буйхаг инхүү Ирхүү хот хүлээн авсан юм. Энэхүү буйхаанд Приангарын нэр бүхий хүндэт донорууд, эмнэлгийн ажилтнууд, тамирчид мөн цэргийн тусгай ажиллагаанд оролцсон хүмүүс зэрэг 12 хүн бамбар баримгүйжээ. Буйхаг эх орондоо донорын үйлсийг сурталчлагч дэлхийн дээд амжилт эзэн Артем Алискеров тэргүүлсэн юм а. Мировой рекордсмен Артем Алискеров. Факел, который у нас... Манай энэ бамбар маш онцгой. Улс даяар авч явж байна. Бүх хотод олон нийтийн дуу хоолой болсон хүмүүс авч гүйж байгаа нь хүчтэй нөлөөтэй юм шүү. Тэд энэ үйлсийн тухай ойлголтыг нэмэгдүүлж, хүмүүсийн дунд донорын тухай буруу ойлголтыг өөрчлөхөд тусалж байна. Энэ бол хамгийн гол зорилго нь юм. Поле уничтожить миф о том, что это что-то страшное. Буйханд оролцогчдын дунд эх орны дайны Ахмад Ирхүү мужидах бие бэлдрийн бэлэн байдлын элч Константин Познянс гэж байв. Тэр бээр ялтын 80 жилийн ойд зориулсан энэ буйханы төгсгөлийг хийсэн юм. Би чүмэг шилжүүлээ суулгах донор учраас өнөөдөр бид Ирхүү хотод байна. Оролцогчид ч мөн донорын бүртгэлд нэгдэх боломжийг олгосон. Аймгийн захиргааны байрны өмнө цусны төвийн явуулын цэг байрлаж хүмүүс шинжилгээ өгч асуулгын хуудас бүглэн бүртгүүлж байлаа. Хамгийн сонирхолтой нь ганцхан удаа л чүмэгний донор болох боломжтой байдаг. Үнэхээр сайхан сэтгэл төрж байна. Бид энэ ажлыг 2016 оноос хойш хийж байгаа. Тун удахгүй 10 жилийн ой болно. Одоогоор 23500 гаруй хүн донорын бүртгэлд орсон. 51 хүн чүмэгний эс авсан. Харин өнөөдөр бид нартай хамт 3 жинхэнэ донор гүйлээ. Иркутск сегодня. Ирхүү хот өнөөдөр чөмөгний донорын үйл хэргийг дэмжих орон даяарх буйханы нэгэн хэсэг боллоо. Найдвар эвнэгдлийн бэлэг тэмдэг болсон энэхүү бамбар улс орон даяар 97 хотыг дамжин гарах бөгөөд энэ явцдаа амь насыг аврах ариун үйлсийн төлөө хүмүүсийг нэгтгэсээр байх болно. Снимали один фильм, а Нэг киноны зураг авсан ч 2 кино болжээ. Фанта киноны зохиол олон жилийн турш хадгалагдаж эцэст нь дэлгэцнээ амилсан байна. Нэг зураг авалтын үеэр энэхүү найруулагчдад амин чухал төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн байна. и важный для самих режиссеров проект. Болсон уу? Болсон. Аль хараадах ээ? Алив. Энэ нь юу юм бэ? Киноны түүх бол миний л хуу хүний амьдралын нэг хэсэг. 38 жилийн өмнө надад болон аавд маань тохиолдсон явдал юм. Би ч ихэр хулгайлсан. Харин аав минь үүнийг яагаад буруу болохыг надад ойлгуулсан. Би тэр мөчийг амьдралынхаа турш марталгүй тээж санаж явдаг. Бид энэхүү киног үр байгалийн хязгаарын кино наадамд зориулж бүтээсэн юм а. Энэ жилийн сэдэв нь гэр бүл. Манай кино ч яг гэр бүлийн тухай. Үнэн дээр бидний бараг бүх бүтээл гэр бүлийн тухай байдаг. Шуудхан хэлэхдээ бүх түүх маань эцэг ба хүүхдүүдийн тухай. Главные роли. Гол дүрд жүжигчин Антон Остерников болон найруулагчтай охин 7 настай Лера тогложээ. Өөрийнхөө хүүхдийг кинонд тоглуулах тэмж амар байгаагүй байна. Кино зураг авалтын явцад саад бэрхшээл багахгүй байсан гэлээ. Ер нь бол кино зураг авалтыг тусгай студид хийдэг юм. Тэр нь 5-10 дахин илүү зардалтай. Бидэнд яг тийм байр хэрэгтэй байсан. Тийм ээ, энгийн хуучин байшин.
Тийм шүү. Арай хуучирсан, хуучин харагдахуйц байх хэрэгтэй байсан юм. Бид тийм байр хайж нэлээд хугацаа зарцуулсан. Эцэст нь олсон ч луурчдтай таарсан бололтой. Видимо, попали вы на мошенников немножко, да? Гүдээ бас яг ч луурчд биш байхаа. За ямар ч байсан тэр байрыг хид хідэн удаа давхар түрээслүүлсэн байсан. Бид төрүүлж очсон маань л аз болсон. Зураг авалт болж байхад 2 ч хүн тийшээ нүүж орохоор ирж байсан. 2 раза заселиться. Екатерина и Денис уже дважды... Екатерина, Денис хоёр урд нь 2 удаа өвөр байгалийн хязгаарын кино наадамд оролцож төрүүлж байжээ. Тэд одоо хэдийн Москва хотод амьдардаг ч өвөр байгальд болж буй үйл явдлуудад атаархах сэтгэл төрдөг гин. В эти дни 15 получается. Өвөр байгалийн хязгаарын кино наадам бид хоёрт хөрөнгө оруулалт хийсэн. Бид тэр үед ялагч болж сургалтад хамрагдах эрх авч тасалбарын зардлаа гаргуулж байсан. Харин одоо богино хэмжээний киноны уран бүтээлчдийг хүлээж авахаа болсон. Гэхдээ хэдэн жилийн дараа наадам улам томроод богино хэмжээний уран бүтээлчдийг ч авчрах юм билүү. Магадгүй 10 жилийн дараа дахин оролцох байхаа. Тэгэхэд бид хөгшрөөд ахаад нэг кино бүтээнэ. Мэдээж бас л гэр бүлийн тухай. Бидэнд шийдээгүй сэтгэлийн шарах зөндөө байдаг. Ядаж хідэн кинонд хүрчих байхаа, тийм ээ. Да. вот так шутил. Тэд хошигнон ярьж байгаа ч өнөө орой болох үзүүрийг сэтгэл догтлон хүлээж байна. Фантик киног наадмын хүрээнд читагийн хит хэдэн дүүрэгт гаргах юм хамгийн гол нь үзэгчдэд таалагдах болтугай. Байкальцам понравилось. Энэхүү мод нь Берди Гестях тосгоны дэрэгдэх Матта голын ирэг дээр уургадаг. Домогт өгүүлснээр энэ газар олон жилийн өмнө Матта нэртэй эмээ амьдардаг байжээ. Тэрээр өглөө бүр үхрээ бэлчээрт нүүдэж оройн хүчирхэг хуш модныхоо дор тосон угтдаг байсан гин. Замын хүмүүс ч мэддэг байж. Хэрвээ эмээ гэртээ байхгүй бол тэр модныхоос өдөрт сууж байгаа нь лавтай. Эмээгийн хувь заяа цаг хугацаанд төөрсөн ч мод өнөөдрийн хүртэл амьд гэрч болон үлджээ. Энэрл халамж газар шорооныхоо төлөөх хайр сэтгэлийн бэлэгдэл болсон юм. 2023 оны 10 дугаар сард Орострево сайтаас эерэг хариу авч энэхүү модыг амьд байгалийн дурсгалт мод үндэсний бүртгэлд оруулсан шийдвэр гарсан. Өнөөдөр Матта мод нь 2017 оноос эхлэн онцгой ургамлын төлөөлөг шалгаруулдаг улсын хэмжээний уралдаанд оролцож байна. 5 дугаар сарын 1-ээс амьд байгалийн дурсгалт мод улсын уралдааны санал хураалт эхэлсэн. Энэ хуш мод бол бүгд найрамдах Саха улсаас нэр дэвшиж байгаа цорын ганц мод юм а. Бүгд найрамдах Саха улсад ердөө 3 мод албан ёсны бүртгэлд хамрагдсан бөгөөд 2 нь Горны аймагт байрладаг. Уг бүртгэл нь тухайн модыг байгалийн дурсгалт объект гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөх үндэс болдог. Ингэснээр тусгай хамгаалтанд орж анхаарал халамждаар хадгалагдах нөхцөл бүрддэг юм. Горны аймагт энэ ажлыг онцгой анхааран хэрэгжүүлж байгаа нэмэрхүү байгалийн нандин өвийг хадгалж үлдэхэд үнэтэй хувь нэмэр болж буй хэрэг юм. 2019 онд бид Симон Петрович Даниловын нэрэмжит сургуультай хамтран Томтоор гих газар одуунун тосгоны нэгэн настай модыг анх удаа бүртгэлжүүлж байсан. Хүсэл гаргагчдын мэдээснээр хуш мод 200 настай бөгөөд 15 м өндөр, хөндлөн огтол нь бараг 1 м хүрдэг байна. Модны хэлбэрч онцгой, бага зэрэг хазаасан 3 том өчөртэй амьтдад хорогдох байр болдог. Мөн нэг мөчөр дээр нь зөгийг хүртэл үргэлжээ. Берди Гестяхын сургуулийн сурагчид энэ модыг үргэлжлүүлэх ажилд идэвхтэй оролцсон. Айсенба Гирианаар биологийн багш Анжелика Ивановнатай хамтран модны газар зүйн байршил, нас, өндөр, бүдүүн зэргийг тодорхойлж онцлогийг нь нарийн тэмдэглэн бичсэн. Матта мод бол зүгээр ч нэг настай хуш мод биш. Энэ бол амьд түүх, хүн ба байгалийн холбоог илтгэх гэрч үнэнч сэтгэл дурсамжийн бэлэгдэл юм. Оны модод улсын уралдаанд оролцсноор энэ мод олон нийтийн анхаарлыг татаж зохих ёсны үнэлэмж хүртэх боломжтой. Манай бүгд найрамдах улсаас оролцож байгаа цорын ганц төлөөлөлд санал өгөхийн тулд та Орострево цахим хуудсанд хандаж олно. Якутууд бид байгалаа хэрхэн хайрлаж хүндэлдгийг хамтдаа харуулцгаая.
Огромный аккумулятор. Жолоочийн бүхээгний оронд аврах том аккумулятор, Хятадын 5 дахь том нүүрсний уурхай болох Имингийн ил уурхай дахь 300 хүнд даацсан ачааны машины 3-1 нь ийм болжээ. Бүрэн автомат ажиллагаатай эдгээр захиалгын ачааны машинууд хасах 40 градусын хэмд 90 тонн ачааг 60 км зайд нэг цэнгээр тээвэрлэх чадвартай. Аккумуляторыг ердөө 6 минутын дотор сольж болдог гин. Можно всего за 6 минут. Эдгээр бүрэн автомат захиалгааны ачааны машинуудыг Хятад зохион бүтээсэн. Цэнэглэлтийг болон батарей солилтыг хослуулсан 3 тэнхлэгт том оврын загвар нь дотоодын болоод гадаадын олон загвараас илүү үр дүнтэй. Новый электросамосвал. Энэхүү шин захиалгын ачааны машин нь дэлхийд 3-т эрэмлэгдэх тусгай зориултын техник үйлдвэрлэгч Сюжо хотын XCMG компани бүтээл юм. Үүний хөгжүүлэлтэнд Бээжингийн шинжлэх ухааны технологийн их сургууль болон Huawei компани оролцсон бөгөөд 5G сүлжээгээр дамжуулан уурхайн олон цэгт автомашины бүрэн автомат ажиллагааг хангаж байна. Бид GPS эхлээд үүлэн систем хүртэл бүрэн шийдлийг 5G стандартаар бүтээж, хиймэл уян ухаанаар хөтөлбөрүүдийг боловсруулж бүх ачааны машинуудын наривчлалтай байршил тогтоолт, уялдаа холбоог хангаж байгаа. Бид компьютерээр удирддаг явах хэд анги болон өөрсдийн удирдлагын системийг бүтээсэн. Энэ нь тоормос, хөдөлгөөн болон автомат ажиллагааг нэгтгэсэн үйлдэл юм а. Даалгавруудыг 10 миллисекундын дотор оновчтой болгодог. Мөн эрчим хүч сэргээх тоормос ашигладаг нь батарейн хугацааг уртасгадаг. Уул уурхайн автомат системүүд маш нарийн төвөгтэй. Сүүлийн 2-3 жил бид ийм уурхайд эрсдэлтэй нөхцөл тохируулан системийг нарийн тохиргоёж үр дүн нь ихээхэн найдвар төрүүлж байгаа. Раньше круглосуточно. Өмнө нь 100 ачааны машиныг 400 жолооч 24 цагаар ажиллаулдаг байсан бол одоо ердөө 24 хүн зайнаас хянаж байна. Имийн уурхай эзэмшигч Huanyan компани ойрын 2 жилд бүх ачааны машина бүрэн автомат ажиллагаанд шилжүүлэхээр төлөвлөжээ. В ближайшие 2 года. Салбарын ихэнх үйлдвэрүүд дээр автомат ачааны машинуудын гүйцэтгэл жолоочтой ачааны машинаас 90-95% хүрдэг. Харин ийм уурхайд бид 120% буюу хүний хүчин чадлаас давсан үр дүнд хүрэх зорилт тавьсан. У Иминского разреза сейчас. Имийн уурхай нь Хятадын хамгийн том автомат ачааны машинтай автопарк тань биш юм. Хятадын үндэсний нүүрсний холбооны мэдээлснээр өнгөрсөн онд ийм төрлийн машины тоо 200-аас 1000 олж нэмэгдсэн бол энэ оны эцгэхэд 5000-д хүрэхээр төлөвтэй байна. 5000. Алексей Кан, Алишуан, CGTN. Хоол хүргэлтээс эхлээд хамт явж аялал зохион байгуулах хүртэл тоон эдийн засаг хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрийг өөрчилж уян хатан ажил эрхлэлтийн өрмөц онцлогт нийцсэн шинэ хууль тогтоомж нийгмийн хамгааллын арга барил шаардлагатай болжээ. Манай орлого боломжийн доктортой шүү. Цалин бараг өөрчлөгддөггүй. Сүүлийн хэдэн жилд хөнгөлөлт халамжийн нөхцөл байдал сайжирсан. Хятадын нийгмийн хамгааллын систем уламжлалт буюу бүтэн цагийн хөдөлмөр эрхлэлтийн суурьтаагаар анх бий болсон. 2022 онд уян хатан цагийн ажил эрхлэгчдэд зориулсан үйлдвэрлэлийн ослоос даатгагдах туршилтын хөтөлбөр эхлүүлсэн байна. Үүнд тогтмол хөдөлмөрийн гэрээ шаардлагагүй, ажилчид өөрсдөө бүртгүүлэх, шимтгэл төлөх шаардлагагүй. Харин захиалга бүрийн төлөө платформуд шимтгэлийг төлдөг байна. Манай компани засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн ослын даатгалын туршилтын хөтөлбөрт оролцдог. Бид захиалга бүрээр даатгалын шинтгэлийг төлж хүргэлт хийсэн ажилчдад нөхөн олгоорыг цаг тухайд нь олгодог. Хэрэв бид гэмтэл авбал жишээлбэл яс хугарлаа гэхэд даатгалын дагуу амрах хугацааны тэтгэмж болон гэмтлийн нөхөн олгоор авдаг. Шинжээчид онцолж байгаагаар энэхүү туршилтын хөтөлбөр нь ажилчдын хамгаалагдах чухал орон зайг нөхөж байна. Хөдөлмөрийн харилцаа улам олон төрөлтэй болсон. Тиймээс шинэ арга хэрэгтэй болж байгаа юм. Жишээлбэл захиалга бүрт үндэслэн даатгал. Хятадын туршилтын хөтөлбөр бол дэлхийд тун ховор үндэсний түвшний санаачлага юм. Энэ системтэй өргөн хүрээтэй платформ дээр ажиллах онцлогийг тусгасан. Үндэсний бодлогын хөгжлийн хэрээр хөнгөлөлт халамжийн хүрээ тэлж байна. Олон платформ эмнэлгийн болон тэтгэврийн даатгалд нэгтгэхэд тусалж татаас олгож байна. Хятадд шинэ төрлийн нийгмийн хамгааллын тогтолцоо нэвтэрснээр өсөн нэмэгдэж буй хөдөлмөрийн хүчийг ирээдүйд хэрхэн хамгаалах нь тодорхой болж эхэллээ.